Эмгэнэлт явдал бүрээс үлдсэн хохирогчд болон амь үлдэгчид гэж байдаг. Магадгүй таны дуудсан такси хоцорч та нислэгээс хоцорсон боловч тэрхүү нислэг дараа нь осолдсон байв. Магадгүй таны гэр эргэн тойрны байшингуудыг сүйтгэсэн үерийн уснаас аюулгүй үлдсэн байх. Мөн та дайн эхлэхээс өмнө гэр бүлээ нүлгэж амьдсан байх. Эмгэнэлт явдлыг даван туулах нь сэтгэлийн гүн шарах үлдээж болзошгүй. Бусад хүмүүс зовж байхад бид яагаад амьд үлдсэнийг бид гайхан эргцүүлж магадгүй. Бид ямар нэгэн буруу зүйл хийсэн гэж үү? Энэхүү хүнд мэдрэмжийг өвчлэн амьд үлдсэн хүмүүсийн гэмшил гэж нэрлэдэг. Гамшиг, алдагдал дүүрсэн ертөнцид Христэд итгэгчид аврагдсан үедээ хэрхэн хариу үйлдэл үзүүлэх ёстой юм бол хэрв та азтай, тэрч байтугай тун азтай гэж бодож байвал Бурхныг магт. Дараа нь өөрийнхөө ивэлийг бусдыг эдгэх их үүсвэр болгоорой. Үлсэн хүмүүсийг хооллож, тусламж хэрэгтэй хүмүүсийг хувцлаж, дөрвөсдийг орон гэртээ болгож, гашуудаж буй хүмүүсийг тайвшруулж, зовж шаналж буй хүмүүст хайраа үзүүл. Дараа нь мөн тэдгээр ивэлүүдийг ч бас бусдыг эдгэх их үүсвэр болгоорой. Үлс 20:35 Есүсийн хэлсэнчлэн авахаасаа өгөх нь илүү ёроолтой. Та зорилгодоо хүрэхийн тулд амьд үлджээ. Бурхны хүчээр бусдад ивэл болж энэ зорилгоо биелүүлээрэй. Та орлогынхаа 10% болох Бурхны 11-ийг талархан буцааж өгөхдөө мөн амлалт талархлын өргөлөө буцааж өгөхдөө тайтгарал хэрэгтэй хэн нэгнийг тантай уулзуулахыг Бурхнаас гуйгаарай. Бурхан танд хэрэгтэй үед тусалсан шиг тэдэнд ч бас инэрэнгүй сэтгэлийг харамгүй өг. Өөрсдийгөө адагт Бурхныг нэгдүгээр тавьцгаая.